Энэ удаагийн дугаараар ганжахлаа ахтай өөрийгөө хүлээн зөвшөөрөх, ганцаардах, холбогдох, бясалгах, эйморох гэд маш олон сэдвийн талаар гүн гүнзгий ярилцлаа. Хин нэгэнтэй хамт кофе уугаа юм яриа сууж байгаа мэт тийм мэдрэмжээ өгөхөд подкаст болсон гэж бодож байна. Гол сэдвтэ орохоос өмнө сүүлийн үед би юу хийх гэж байлаа гэд юм амархан мартах. Энэ замраагүй олон бодолтой төрөөд төвлөрч чадхаа байх гэд тарих маань нэг л бүрээ ажиллахгүй байна гэсэн хүмүүс түр анхаарлаа хандуулаарай. Хүн угаасаа өдөрт 70,000 гаруй зүйл бодож тархиа ажилуулдаг. Ажил дарагдах тусам энэ бодол улам замхарч тархи амралтаа авч чадалгүй унтас ирдэг байна. Германы Brain Active Denk аминдын маань таны нойрсыг сайжруулж, ой тогтоолт, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлж, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж, ядрал нозоорлыг бууруулж өгдөг. Найрлуунд гинко билуба, витамин B5, мелисагийн ханд, кофеин, өндөр чанартай омега 3 агуулгадан мэдрэлийн бүх үйл ажиллагаа сэргээхэд зориулагдсан тархины тэжээл юм. Хайрцагтай цагаан таблеттай бэлтгэл шар омега 3 сөөжилж байдаг. Өдөрт нэг таблетик, нэг капсултай бүтээгдэхүүнийг усаар даруулж залгиж унана. Курс эмчилгээ бөгөөд 1-3 сар хэрэгэлдэг байгаа шүү. Бүх химийн сангуудаар борлуулагдаж байгаа. Ингээд гол сэдвээр орцгоё. За бүгдэнд өглөө өдөр оройны мэндийг хүргэе. Тэгээд өнөө өглөө бол айгүй гоё өглөө байна. Учир нь би дөнгөж өчигдөр олимпиус чаад. Тэгээд жудо тэр манай анхны инженерийн анхны олимпийн мөнгөн медаль авахтэд тэгээд бас сая жаг ахын кофег нь амсаа тэгээд айгүй гоё өглөө бол эхэлж байна л да. Тэгээд юун төрөнд урилгын маань хүлээж авч оролцож байгаад маш баярлалаа. Баярлалаа өрсөнд. Өчигдөр орой бас л 2008 оноос хойш яг нэг дахиад тэр мэдрэмж ирэх нөө гэдэг. Тэр мэдрэмж айгүй ойрхон байлаа. Тэгэл баг автобус уунаа авах нь юм байна. Арай уусан өнөөдөр бол их кофе л уусан гэдэг шиг. Ийлээ. За тэгээд ганцхлаа ахыг бол ер нь яг хөө дийлэх хүмүүс бол мэдж байгаа. Гэтэ яг хөө мэдгүй хүмүүс бас байж болно. Тийм учраас та нэг одоо нэг өөрийнхөө нэг танилцуулаад өгч хүсэж байна. За би бас ийм юунд оролцоогүй. Хэвтрүүлгийн юунд оролцоог баг 3-4 жилийн өмнө л нэг оролцсон санагдаж байна. Тэгээд яг шинэлэг байна. Наваг ганжахлан гэдэг. За зарим хүмүүс бол одоо эмо үртч гэж дууддаг хүмүүс байгаа. За би ихэнх хүмүүс бол лантун дохио төрийн бас байгууллага үүсгэн байгуулагч. Ер нь бол би тийм л статустай л одоо явж байгаа л да. Тэгээд тэрнээс хойш бол яг нь ич хэдийн орон гэхэр хүмүүс бас тодорхой хэмжээнд мэдэж магадгүй. Гэхдээ эдгээр бол дандаа бидний багаараа хамтдаа өнөөдөр хүртэл бүтээсэн үн цэнүүд байгаа. За яг миний хувь өний хувьд бол чөлөө дуран бүтээлч гэчүүл яадаг юм бол би бас юм бичих дуртай, өөрөө аялах дуртай, янз бүрийн бас жижигхэн юм аяллаа одоо зураг, гэрэл зураг авах дуртай. Ер нь кофенд дуртай. Кофенд олон жил дурлж явж байгаад Jax Coffee гэдэг бизнесээ үүсгэн байгуулад 10 гаруй жил болж байна. Тэгэхээр бизнес эрхлэгч, чөлөө дуран бүтээлч, за тэгээд нийгмийн зүтгэлтэн цаашаа нийгмийн ажил хийдэг хүн гэх үү. Тэгээ нийгмийн ажил активист гэдэг англиар бол тийм л юм байна. Айгу уртл болчихлоо. Баярлалаа. Гол өнөөдөр ярих сэдв нь болохоор сүүлд таны гаргасан хол биш ном гэдэг. Энэ номын талаар ер нь бол өнөөдөр ярилцъя гэдэг. Жаг ахыг бол өрсөн байгаа. Тэгээд юу хол биш гэж би хамгийн ихний асуултаа асуумаар хэлмээр байна л да. Хамгийн хол биш юм бол одоо энэ зүрх сэтгэл байгаад шүү. Яг энэ надтай цуг байж байгаа шүү дээ. Энэ зүйл. Тэгэхээр ингээд эхлээд хүн юмыг л боддөг юм байна л да. Ингээд за би нэг ийм зүйл мөрөөдөж чинь гэдэг юм уу те одоо ийш очно гэх. Тэр бол хамгийн дөрөнд энд л эхлээд үүсдэг. За дараа нь энэ бодол маань өөрөө үйлдэл болно уу, төлөвлөгөө болно уу. За жинхэнэ амьдрал дээр тэр нь бүтээд ажил хэрэг болоод мөрөөдөл маань биелнэ үү те. Тэр бол ингээд дараагийн процессыг хамгийн эхлээд хол биш зүйл бол яг одоо миний зүрх сэтгэл дотор ноён бодолд байгаа зүйл өөрөө хүнээс аяга хол биш байдаг. Тэг хүн эхлээд эндээ тэр зүйлээ ойрхон авчирч чадах юм бол хүн тийшээ бас хүртгэл юм байна гэж бодсон. Тэгээд ер нь хол гэж бодож байгаа маш олон зүйлсүүд хол биш юм байлээ гэдгийг ойлгоод байгаа сүүлийн үед. Зүгээр л бид нэр тэрийг хол гэж боддог. Тэгээд энэ номон дээр бол хэд хэдэн жишээгээр батлах гэж оролцсон л да. Үнэхээр ингээд тэнгуут хүмүүс итгэхгүй байхгүй. За худлаа штэ те ингээл хол штэ гэдэг байгаа байхгүй. Тийм. Яг нь мэдээж хол байж болно. Тэгтэл хол биш байж болдгийм байна л гэдэг тийм санаад давхар болохоор ингээд бид нар ер нь
би бинээсээ айгүй холтсон юм байна гэсэн. Өөрөө өөрөөсөө айгүй хол болцсон юм байна. Айгүй ойрхон зүйлээсээ хол болцсон юм байна. Ойрхон байх ёстой юмнасаа хол болцсон юм байна. Тэгээд энэ хол биш байх ёстой гэдэг санаа. Нэг нь хол биш гэдэг. Нөгөөх нь болохоор ууланд л энэ хол чамаас хол байх ёсгүй шүү. Тэ энэ хол чиний хамгийн үнцэнтэй нандин зүйлс учраас чи үүнээс хол байх ёсгүй шүү гэдэг ийм санаанууд яваадах шиг санагдаад. Би сошиал дээр яг таны номын постыг уншиж ирсэн баггүй. Та өөрөө ч хийг байсан дахаа өөр хий хийсэн байсан. Тэрэн дээр болохоор аав манахаас хол биш гээд аав их манахаас хол биш. Тэр надад аюу их таалагдчихсэн. Та тэгээ битсэн байсан санагдчих. Машинаар 5 минут алхаад 20 минут байдаг мөртлөөсөө. Яг уг нь бол нэг одоо хотын баруун үсттэйсэн мөртлөөсөө холдоод гэхдээ холцсон ч нэг хол бол биш уг нь бол тий 5 минутын зайтай тэгсэн мөртлөөсөө хоол гэж бодсон байсан гээд тэр талаар та жоохон дэлгэрүүлээд үзчихтэй ярьж өгөөч. Тийм би одоо анх тэр бичигдэх болсон зүйл нь бол 20 жилийн дараа дахиад аав ээжтэйгээ гэр бүлтэйгээ хамтдаа нэг хэсэг хугацаанд амьдрах юм амьдралд юм тохиолдлоо л да. Тэгээд бараг 6 сар орчим. Тэгээд тэр хугацаанд ингээд би 10 хэдэн настайдаа гэрээсээ гараа явцсан. Ингээл гадаад руу суралцах гэж яваал. Тэгэл ер нь ингээл бие дагаа явсан. Тэгээд яг 20 жилийн дараа ингээд яг буцаад тэр жоохон амьдарч исэн шиг тэр гэр бүлээрээ хамтдаа ингээд амьдарсан чинь надад нэг одоо том өрөөний буудан диван олцсон байхгүй миний унтах газар нь. Тэгээд манайхан бусад нь бүгдээрээ бол өрөөтэй байсан. Тэгээд надад бол диван байсан. Тэгээд би ингээд өглөө ингээд сэрснээс эхлээл би айгүй эрс сэрчдэг. Сэрснээс эхлээл ингээд диван дээр ингээд тэр гэрт болж байгаа үйл явдал амьдралыг ингээд хараад ажигладаг. Тэгээд ирсэн чинь ингээд айгүй их олон хуучны юмнууд ингээд санаанд ороод нэрээ би багтаа ингэжсэн шүү дээ. Нэрээ манайх юм байсан. Бид нар хамтдаа ингээд амьдардаг байсан. Ингээд бүгдээрээ ширээгээ тойрч байгаа ингээд хоол иддэг байсан тий. Тэгэл манайх ийм хээтэй хөвстэй байсан. Тэгэл одоо тэгэд ингээд ямар их холтцсон юм бэ гэдэг ийм бодол одоо төрсөн байхгүй та ингээд болон бидний гэр бүлтэй тэгсэн чинь ингээд одоо жилдээ цагаан сараар нэг заа ингээд наадам хаяа ингээд суглах үедээ те ингээд төрсөн өдөр ийм үед л ингээд уулзалдаг. Тэгсэн чинь ингээд айгүй олон зүйлс надад анзаарчихсан л да. Тэгэл ер нь тэр нийтлэлч яг миний нүдэн дээр л харагдаж байгаа зүйл бичигдсэн яг ингээд тэр үед бодож байгаа бодол. Тэр хүмүүс айгүй уншаад байсан юу гэхээр тэр хүн болгон ер нь нэг тиймэрхүү амьдралд хулсан байлээ. Хүмүүст айгүй ойрхон л байсан байлээ л да. Ингээд ялангуяа бидний бага насны үед чинь бол тийм айхтар амьдралын ялгаа том байгаагүй байхгүй. Яг л тэр хевс тэр нэг шаазаа аяг тэр сервантанд байдаг нэг юм ямар ч ойлгомжгүй хэдэн өрөөнгтэй ингээл байж лээ. Тэгэл хөрчөө онгойлохоор хэрэгчээ онгойлохоор нэг баахан юм шарт тосмос сүүлэн тос гэл нэг тийм идчих болдгоо яаш болдгоо. Тэгээ нэг тийм зүйлс гэдэг ч юм уу ингээл тэгэл яг тэрийг тэр чигээр нь ингээд битсэн чинь л хүмүүс яг өөрсдийнхээ бага амьдралыг ботсон юм байлээ л да. Ингээд тэр зөвхөн надад тохиолдсон зүйл биш. Маш олон хүмүүс ер нь ингээд бас юм хол нэг хотод ойрхон байгаа мөртлөө хол амьдраад байгаа юм байна гэсэн. Тийм зүйлс адилхан юм мэдрэмжүүд төрөнгөт хүмүүс тэр нэг айгүй их цааш нь шеэрлэж түгээх гэдэг юм уу. Тэр ингэж дотн хүлээж авсан юм шиг санагдсан. Айгүй нэ. Би бас сүүлийн 100 болоод нөгөө нэг хүмүүс чи айгүй итгэвтэй болчихсон шүү дээ. Би ер нь сүүлийн хэдэн 100 айгүй итгэхгүй байсан байхгүй. Тэгээд гинт нөгөө нэг ер нь өөрөө нөгөө урайлагч болъё гэж бодоод өмнө нь би ерөөсөө урайлганд нь явцдаг байсан юм билээ. Найзуудын ч юм уу аль эсвэл гэр бүлээ уулзахгүй гингүүт нь за тийгээл бичдэг. Тэрнээс биш нөгөө нэг өөрөө нэг урайлж үзээгүй гэдгээс үл нэг бодож байгаадаа анзаараад энэ зунаас эхлээ би өөрөө урайлагч болъё гэж бодод. Тэгээд найзууд дундаа ч юм уу тэдэнд уулзах уу за одоо жишээл зөвлөлийн үед бол олимп хамт үзэх үү тэгээд урайлаад ихсэн чинь бас ерөөсөө найзууд ч юм уу те аль эсвэл дотны хүмүүс бол хол биш юм байна гэдгийг бас үлээд анзаараад байна. Тэгэхгүй нэг тийм өөрчлөлт бож чухал юм шиг байлээ л те. Тэгхүн гэх юм уу. Зүгээр л ингээд нэрээ би чинь зүгээр хүлээж суудаг болохоос ш өөрөө ингээд хүмүүсээ урайлаад хүмүүсээ хооронд ингээд танилцуулаад тэгж явдггүй байсан юм биш үү гэдгийг анзаарснаас хойш амьдрал илүү нэг тийм баялаг гэхэлэр нэг жоохон сүртэй байж магадгүй. Гэхдээ ядаж тухайн өдөртөө сэтгэл хангалуун амьдрах тэр үндсэн болж байгаа юм болов уу гэж ойлгосон. Тэр шууд нэг юм үйлдэл хийж эхлэх нь
амар том өшүүрэг болт юм лээ одоо. Бид нар бол ихэнхдээ ингээд нэг юм хийчиндээ гэж бодож явсаар байгаа л тэгэл тэр нь өнгөрцөн байдаг те. Сая би 5000 км ингээд үнэхээр гайхалтай аялал хийгээд ирлээ л те. Тийм монголоороо тэгээд маш их гоё гэрэл зургийн богцтой ирсэн. Тэр бол би яг 2 өдрийн өмнө түшиг гээд дүүрүүгээ залгаад ах нь нөгөөдөр гарлаа. Тэгээд зөвөр хоноггүй төлөвлөгөөгүй явлаа. Чи нэгдэхүү гээд чи ажиллаа хийж байгаа юм байгаа байхгүй. Тэгсэн чинь яг тийм санал тавьчихаар бас мэдрэл муутай хүн бол амьдрал ховролдоо орой уушлаараа түшгээ гэдгсэн. Тэгээд тий зөвөр нэгдэхүү гэсэн чи гэж ийсэн нэг хэдэн минутын дараа залгаад би явъя хаа гэдэг хэвхэв. Юмаа ингээд зохицуулчлаа гэдэг. Тэгээд ямар ч төлөвлөгөөгүй байж 2 хоногийн дараа бид хоёр шууд энэ лүнгийн зам өнгөрцөн хойлохнаа ингээд машинтай явж исэн. Хойлохнаа эхэлчихсэн. Хойлохнаа тий. За. Тэгээд бид хоёр төлөвлөгөө байхгүй. Тэгээ ингээд явж байгаад зүгээр л гараал явцсан байхгүй. Тэгээд тэр сүүлдээ бид хоёрыг гараа явцсан чинь ингээд үлдсэн найзууд бүр бөөн юм энд ингээд тэг гигэлзээд явчлаа гэж араас ингээд хаашаа явж ийн араас чи очихгүй мочихгүй гэдэг нэг иймэрхүү юм болоод амар олон хүмүүс хөшөөрөг ороод ирж байгаа хэрэг. Тэг чи бид хоёр угаасаа ингээд айгүй гоё газруудаар яваад эхэлсэн чинь ингээд араас 6 найз шууд 24 цаг машин барьж хэцүү хатан дээр гүйцэж ирээд бид нар ингээд маш олоолаа ингээд ирчүүд цаашаага бүр Баян-Улгийн Сэргаал хүртэл ингээд яваад гэж байгаа хэрэг. Тэгээд энэ аялыг ингээд төлөвлөөл ингээд бүх хүний ажил амьдралыг тохируулах гал суусан бол энэ айгүй хол аялал байсан. Тэгээ зүгээр л нөгөөдөр гарах уу. Тэгээд чи гарахгүй би ганцаараа явлаа гэдэг. Тэгээ би үнэхээр ганцаараа явах байсан. Хэрвээ одоо түшиг нэгдээг бол тэ. Тэгтээ ингээ зүгээр л яг хаа тэр үйл шууд гараад эхэлчихэж байгаа заримдаа яг энэ жоохон тийм төлөвлөгөөгүй тийм амьдралтай хүн шиг сонсогдож байж магадгүй л тэ. Тэгтээ зүгээр л энэ болцсон ингээд ямар ч байсан одоо үсгэлэн гарах гэж байгаа. Үнэхээр гайхалтай зургнууд ялангуяа манай түшиг гоё зураг авсан. Тэгээ бид хоёр юм талархал гэдэг талархал хол биш гэдэг ингээд байгальдаа талархаж байгаа нэг үсгэлэн гарах гэдэг байхгүй. Ер нь монголчин ямар гоё юм бэ те ингээд бид нар амар талархах хэрэгтэй юм биш үү те энэ улсад. Тэгээд энэ ийм гоё одоо байгаль үзэгдлийг биднэрт харуулад энэ зураг авах боломж олгосон одоо талархаад тэгээ энийг ингээ явж амжаагүй байгаа айгүй олон хүмүүст хуваалцах тийм хүсэлтэй үсгэлэн үр дүнд нь л гарчиж байгаа юм л да. Тэр бол ингээд нөгөөдөр гарах уу гэдэг үгнээс эхэлж байгаа байхгүй тий. Тэгэл яг бас л ингээд шийдэл явах үед бол бас юм болдог. Тийм л юм шиг байлээ. Мөрөөдөл гэдэг ч юм уу ямар нэгэн зүйл хол биш гэдэг нь би бас тэгж ойлгоод байгаа юм. Гэдэг нь болохоор нөгөө таны түрүү хэлж үйлдэл гаргаад тэгэхгүй нөгөө үйлдэл гарахаас өмнө хол гэж бодчихгоор хол чигээрэл байгаад нэг удаа үйлдэл гараад ихний алхаж үзээд тэгээ гол нөгөө нэг англиар болохоор нөгөө success experience гэдэг нь шүү дээ. Нэг удаа амжилттай ямар нэгэн зүйлийг даван туулчих юм бол бүх зүйл боломжтой юм шиг сайн. Тэгээд нэг сорилтын ад гарчих юм бол дараачийн сорилтанд илүү ойрхон санагддаг гэдэг санаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Тэгэхгүй нөгөө нэг хүмүүс чинь маш хэцүү зүйл төсөөлчөөд тэгээ нөгөө төсөөлөл байгаа л ингээл энэ айгүй хэцүү байхаа чанга байхаа гэж бодсоор байгаа нөгөөтг нь холж итэл үлдээд байдаг. Одоо миний хийх гэж байгаа 9 сарын аялал Африк руу би аялах байгаа. Тэгээд Африк руу аялахаас өмнө болохоор за Африк за баг хизэж очихгүй дээ тий. Тийм хол ингээд монголчуудын ч одоо хэр баг очдгоо газарт очих тийм шанс баг байхгүй байх таа гэж бодож ирсэн нь зүгээр судлаад эхлэх л тэр чинь маш ойрхон газар байгаа гууг нь. Тэгэхээр нэг тэр одоо юу гэдэг experience-ийг даваад үзчих нь л айгүй чухал юм шиг байна. Бүх зүйл ойрхон л. Яг үнэн. Одоо Африк гэж ярьж штэ надад л айгүй гоё санагдчих. Одоо шиний хол бишийн ном чинь тал нь Эверестийн уулан дээр бичсэн ном байгаа байхгүй. Яг бүр яг тэр уулан дээр тэр өдөр болгон бичсэн зүйл. Тэгээ тэр эхлэхдээ болохоор ингээд энэ имлэгт амар юм 7 хатигтай хизээч уул руу явах боломжгүй. Тэгээ тэр эмчнэр за чи яваад өхнө гэж бодвол яваарай гэд надад хэлсэн 2 чимж. Энэ ном тэгж хэлдэг байхгүй ингээд нэг тийм 5 сарын нэг имлэгт 7 хатигтай сууж байгаа. 7 хоногийн дараа Эверест явах гэж байгаа гэдэг тэгж хэлдэг байхгүй. Миний биеийн нөхцөл айгүй боломжгүй байсан тэр үед. Тэгээд фэйсбүүкт ингээд энэ ном өөрөө баг Эверест дээр бичигдэж байгаа байхгүй. Тийм зүгээр явах нь байтугай тэн дээр ингээд хол биш бичигдсэн. Тэгээд
хүнээс амар их том нөөц хүч байдаг юм байл л дээ хүнд бол. Тэгээд тэр өөрөө юм сэтгэлийн хүчээс эхэлдэг юм шиг байна. Ингээд сэтгэлдээ тэр өөрөө хүчтэй байвал би өөрөө тэрийг бас дагдаг. Тэ дагдаг. Nëсэж тэр хатаг тэрийг хэдэн өдөр бол юм Эверест мантай би бол жинхэнэ утаарцсан амтаа сууж байгаа. Тэгэл 7 хоногийн дараа би яг л тэр Непалд сууж л байсан. Одоо ингээл явнаа л гэж. Тэгээд тэнд бас хамт явж байгаа тэр баг бүрэлдэхүүн бол амар том хүч өгч байгаа юм л да. Тэр чинь бас тэгээд яг тийм билээ. Ер нь бол Эверест EBC-ийг ярьдаг шүү дээ. Эверест Base Camp. Тийм. Эверестийн нөгөө оргил биш шүү дээ. 5364 Эверест Base Camp гэдэг. Хоёр талдаа 2-7 хоног халахдаг. Тийм. Тэр чинь бас уулан дээр бас нэлээд юм болно. Тэг хүн өөрөө өөртөө л тэр бясалгал юм байлээ л дээ ингээд. Одоо энэ чулууг ингээд яг харж гიშгэх хэвээр өөр юм бодвол тэр доор нисдэг зэрэг нисээд байгаа байхгүй юу? Нилээн доор. Тэгээд ингээд ангаагаал тэнд ингээд селфи хийж байгааднаас орсон юмч байдаг байхгүй юу? Тийм тэрч хийж байгаанаас орсон. Зүгээр чулуу алдаал гიშгэж байгаа шүү дээ доошоо. Анхаарамжгүй байжгаад унтж байгаа хүн байгаа шүү дээ. Тэг бүр нөгөө амар мөссөн дээр очиагүй зүгээр трекинг дундаасаа. Тэгэхээр нөгөө аюу сан өөр юм бодож ангаах ёсч яг нөгөө нэг тэр өөрийнхөө замаа аюу сан харж явах хэрэгтэй. Тэгээд өдрийн 12 3 цаг яг замаа хараад тэгээ явах юм гэдэг чинь ер нь тодорхой хэмжээний амар том фокус энэ дээр төвлөрж байгаа байхгүй. Тэр чинь өөрөө ер нь нэг төрлийн бясалгал болоод явчихсал байгаа юм байл л дээ. Тэгээд бид нар чи одоо ингээд хоёулаа юмараа сууж хоёулагийн бодол дахиад нэг 5 6 газар эргэлдэж байгаа шүү дээ. Тэднийг хурааж авчираад ингээд яг чиний хөлөө гიშгэж байгаа газар дээр төвлөрүүлэнгут тэгээ энийг олон нэг давтаад ирэнгут ерөөхдөө хүний бодол хоосрох яг ийм бодол чинь ойрхон болоод ирдэг юм л. Хороод хийгээр тэнэхгүй. За одоо би тэр давааг давчих юмсан гээл те. За хөл жоохон шивэрч чинь да. За нэг ийм хоол идэх юмсан. Яг ийм чамтай ойрхон юмыг бодоод эхэлдэг. Ингээд хороод хийгээр нисээд явцдаг юмнууд ч ойрхон ирээд. Тэгээ сүүлдээ нөгөө ингээд нөгөө Монголд байсан ажил төрөл бүх юм ерөөсө бодогдохоо болчихсон. Ингээд яг л тэр ууланда болж байгаа юмаа харж байгаа юмаа бодоод явах чинь амар том тархины амралт бас болдгийм байл л дээ. Тэгээд сүүл рүүгээ бол би энийг юмыг бичиж чадаагүй. Эхлээд ингээд итгэвтэй бичиж хагаад сүүл рүүгээ бодол ингээд хоосроод юм бичмээр шиг санагддаг юм л. Энийг юу н бичиж яах. Ер нь зүгээр нүцгэн ирээд нүцгэн буцах хорооч гэж байна. Тэгээд бүр юм тэгээд уул мул хараад яг ингээд нэг юм 2 цаг маг ингээд мэлитл суудсан байгаа байхгүй. Ноутбук бол тавьсан. Юм бичмээр санагдсан. Тэгсэн мөртлөө нэгдүгээр тэр бодолж орж ирэхгүй, хоёрдугаар утга учир нь ч жоохон утгагүй санагдаад яг ингээ өөрөө өөртөө оршоод эхэлдэг тийм юм болтгол юм байл л да. Уулан дээр олон хоног ингээд одоо явахаар. Тэр энэ төр бол надад бол амар том юм юу болсон. Нэг тийм формат. Тэгээд тийм юм болсон. Тэгээд тэрийг уншаад Алтай таван богд руугаа алчин оргил дээр гараад ирлээ энэ төргээд энэ зур нэлээ олон тийм талархлын постос ирсэн л дээ. Тэр хүмүүс за одоохондоо Эверест жоохон хол байна. Гэхдээ Алтай таван богд хол биш гэж гараад ирсэн юм шиг. Айгу ууланд гартсан шүү дээ. Тэгээд ер нь Эверест руу гарсан би бас нэг нэрийг юм марччихэ. Нэг гадны нэлээ алдартай уулчнаас сэтгүүлчин тэгэж асуусан байгаа байхгүй. Та яагаад ууланд гардыг гэдэг ер нь. Гэсэн чинь нөхөр болохоор тэнд уул байгаа болохоор л гэж танилцж байгаа байхгүй. Аха. Таны хувьд ер нь яагаад ууланд гардыг? Ер нь яагаад хүн ууланд гарах хэрэгтэй юм бэ? Төрөн бол яг нөгөө нэг одоо цаг дээрээ төвлөрөх mindfulness гэдэг ярьж байна л та. Өөр бас нэлээ олон давуу талууд хүнд хэрэгтэй зүйлүүд байгаа байх гэж боддог байгаа байхгүй. Нэг хайлт харахад бол ямар ч утгагүй шүү дээ. Ер нь ингээд харахад зүгээр л одоо юу гэдэг урдах зүйлээ ч байх нэг өөрт чухалтай магадгүй мөнгөний зүйл ч юм мэдгүй ямар нэгэн зүйл хийж болох хад хүн яагаад заавал ууланд гарах хэрэгтэй гэдэг юм. Тэр өөртөө тохиолдоод байгаа асуудал гэдэг юм ингээд энэ бүх зүйл яасан жижиг юм бэ гэж ойлгох гэж уулын өндөрлөг гардаг юм шиг байна. Миний ойлгосноор бол надад төрдөг мэдрэмж нь болохоор ингээд яг үндэ бид нар нэг юм 2 сая орчим хүн нэг юм 4 уулын донд ингээл амар их юм яриа л те ингээл алдчихж байгаа шүү дээ. Тий ингээл
бөө юм болоод ингээл нэг нь дарга болоод тэ ингээл нөгөөт нь ингээл сонгож Монгол энийг ингээл бөө юм болоод байгаа шүү дээ. Тэгээд уулан дээр гараад ингээ харахаар нэг юм гэл бодогдоод байгаа байхгүй. Тэр чинь бол ингээд ийм цөөхүлээ тэгээд ийм л хүмүүс шүү дээ тэ ингээл яагаад ийм амар хэцүү амьдраад байна гэл тэ. Бол юм айгу энгийн байж болохоор тэ ингээл яагаад ийм амар чигцэлтэж вэ гэл ингээл би яагаад энэ дотор ингээд стресстэй сууж байгаа вэ? Миний амьдрал чинь ингээд ганцхан амьдралын хорон мөч болгон айгу үн цэнтэй гэж харуул би ингээл ийм амар сонин газар ингээл стресстэй л ингээд суух нь ер нь ямар их туучтай ингээд уул дандаа тиймэрхүү юм бодогдолоод идэх ингээд ер нь жоохон дээшээ гараад одоо ингээд бид нар шим амьдарч байгаа газар чинь цэг шиг юм болчихж байгаа шүү дээ тийм тэгэл өндөр байх тусмаа тэг хүний биеийг зоож гарах тусмаа илүү бас тэр хүнийг ингэж гоё чөлөөлж өгдөг тэг ингээд хөлсөөр чөлөөлнө бодлоор чөлөөл хөлсөөр бас хүний ингээд нэг айгүй их тийм стресс гадагшилдаг юм байл л дээ тэгэж би ойлгосон. Тэгээд тэрнээс гадна бодлыг бас чөлөөлж өгöd байгаа байхгүй. Тэгэхээр хүн ямар одоо энэ хамгийн ард нь өнгөт хорвоод өчүүхэн гэдгээ мэдэрч өөрөө өөрийнхөө эвэрстийг олцгоё гэд нэг үг бичсэн. Өнгөт хороо өчүүхэн. Өнгөт хорвоод өчүүхэн гэдгээ мэдэрч өөрөө өөрийнхөө эвэрстийг олцгоё гэд. Тэгэхээр одоо хүн болгонд тэр оргил нь өөр юм байл л дээ. Хүн болгонд оргил нь өөр. Одоо яг тэр Эверестийн бейс кемпд очихын яг хэдхэн 100 метрийн наан манай мис засалж бацуух гэдэг найз маань Жака ингээд энэ хүртэл би ирнэ гэж ирж чадахгүй байх гэж өөрийгөө замдаа өгөх бодсон. Одоо бид нэр ирчих шиг боллоо. Тэгээд би энэ хүртэл ганцхан зоригтой ирсэн юм аа. Тэрийг ингээд цаасан дээр бичсэн чи хардаа гэдэг. Тэн дээр cancer free гэдэг одоо хавдрын эсрэгтэй cancer free гэж бичсэн. Тэгээд би тэр дэлхийн 2-300 улсын хүмүүс бүгдээрээ гарч байгаа энэ Эверестийн чулуун дээр гараад энэ cancer free гэдгээ энэ ингээд дэлхийн хүмүүс рүү харуулад би cancer free гэдээ орилъё гэж зорьсон юм аа тий. Гэтэ энэ хүртэл би чадчих шиг боллоо. Тэгээ чи миний зургийг аваад өгч чадах уу? Тэгээ бичлэг хийгээд өгч чадах уу гэж надад тэгсэн байхгүй. Тэгээд гарсан. Тэгээд тэр cancer free гэдэг ингээд бичсэн чинь бүх хүмүүс алгадчихсан байхгүй. Тэндээс ингээд амар их очирч байгаа шүү дээ. Тэгээ бацуух тэгээд тэгж cancer free гэдээ орилсон. Тэгээ миний тэнд ингээд cancer тэгээ бацуухийн хувьд Эверестэн тэр өөр юм байсан байгаа байхгүй. Тийм байна. Өөр юм. Одоо бид нартай цуг Сан Францискогоос ирсэн Доги гэдэг ч маань жилийн өмнө ээж нь нас бараад тэгээд ээжтэй ингээд хилээгүй айгүй их үг харамсалтай үлдсэн. Тэгээд би өөрийнхөө хурц чадах хамгийн өндөр цэг дээр очиод ээжтэй үг хэлнэ гэж явсан байгаа байхгүй. А тэр их ч өөрөө өндрийн айцтай астмтай. Эверест руу явж болохгүй хамгийн том хоёр шинж тэмдэгтэй хүн явсан байгаа. Тэр чинь айгүй урт гүүр гэдэрхэл нэлээд ээжийнхээ нэг юм бор дээлийг авч яваад өмсөд тэгээд тэр өндөр дээрээ гараад ээжтэй одоо хэлж чадах үгээ хэрвээ тэнгэр дээр ээж нь байна гэж төсөөлбөл өөрийнхөө очиж чадах хамгийн өндөр цэгээс ээжтэй үг л хэлж байгаа юм л да. Тэнгууд тэр Догийн хчийн үед Эверест нь бас өөр ихгүй. Одоо миний хувьд бас өөр те. Тэгэхээр тэр яг Эвересттэй биш тэр хүн болгон дотроо нэг юм агуулсан явсан юм шиг байгаа. Тэгээд өнгөт хорвоод өчүүхэн гэдгээ мэдэрч өөрөө өөрсдийнхөө Эверестийг олцгоё гэдэг. Энд чинь нөгөө уралдаан тэмцээн хинэн өндөрт гарснараа гайхуулах те. Хин мундаг уулцсан гэдгээрээ би биндээ өнгөрөх ийм зүйл ерөөсөө биш байна. Ууланд бол улам л даруухан, улам л хамбал болох хэвээр хүн хэрэг зөвл явж байгаа, аялж байгаа бол. А бүр ингээд тэрүүгээр нэг сошиалд бол тэрийг одоо Google-ээс харсан болно шүү дээ. Тэ яг үнэндээ. Тэгтэл тийш яваад байгаа нь тийм л юм байл л дээ. Тэ ягаад тэр дэлхийн амар том баячууд, том албан шилтэй хүмүүс яг адилхан шивэр өнөртсөн, хөлсөн цутгацсан өөрийгөө тэр их мөнгө төлж зоогоо яваад байна гэхээр тэр чинь нэг тийм өөр зүйл яваад байгаа байхгүй. Тэгэхээр тийм хүн болгонд өөрийнх нь тийм юм өөрөө дэвшүүл. Таны үед таны Эверестийг өссөн. Би бол зүгээр мэдрэхийг л хүссэн. Юу байгаль юу гэж байгааг нь мэдрэхийг л хүссэн. Яг саяны тодорхой жишээ шиг тийм юу байгаагүй. Одоо саяны одоо жишээлбэл бүр тийм тусгай зориг гэдэг юм те. Одоо тэр канцерч байд юм уу, ээжтэй хэлэх хөвч гэдэг юм уу. Тийм зүйл бол надад байгаагүй л зүгээр. Тэн надад ямар зүйл ирэх нү тэрийг мэдрээд ирэх гэсэн л
Таны ярьсан саяны бүх бодлол таны яг Эверест авсан зүйлүүд байна шүү дээ. Тийм. Тэгээ яг гоё юм ингээд бичээд айгүй хүмүүс ингээд уншаад одоо хуваалцж чадж байгаа нь одоо айгүй баяртай байгаа байхгүй ингээд яг ингээд аль болохоор л ойрхон сайн биш одоо яг энэ мэдрэмж нь ойрхон хэлбэрээр бичгийг ингээд оролцсон. Тэгсэн чинь ингээд хүмүүс уншаад ингээд за яг бас тодорхой хэмжээнд Эверестээр аяллаа гэдэг те. Тэгээ тэр хуваалцахөр айгүй бас нэг сайхан зүйл юм шиг байна. Ямар нэгэн зүйлийг амар мундагтаа ч юм уу биш мундаг юм хийх гэдэг байгаа зүгээр одоо чи ч гэсэн ингээд маш олон хүнийг өчнөө 10,000 хүнд ингээд хуваалцуулж штэ тий. Тэр боломжийг нь олгож байгаа гүүрийг чи одоо чинь хийж штэ. Тэгэхээр эн чинь өөрөө айгүй чухал айгүй сайхан зүйл юм шиг байна л да ингээд утга учиртай тий. Нэг хүн болгон тэр экспириенсийг хийж чадахгүй тэр туршлагыг одоо авч чадахгүй байгаа зүйлийг чи ингээд хүмүүс хүргээд байгаа гэдэг нь өөрөө утга учирын үед айгүй өндөр гоё зүйл юм байна шүү дээ. Хүмүүс хоорондоо ярилцж байгаа нь надаас айгүй таалагддаг байхгүй. Жишээ нь ингээд манай сувгийг үздэг хүмүүстэй ярилцахаар жишээ нь ингээд ажлаа дарчаад эхнэрийгээ авчаад гэртээ арьж явахдаа төгжиж байгаа шүү дээ. Тэгээд тэр төгжрөл дунд ингээд бүрийн университийг тавьчихсан. Тэгээд эхнэр нөхөр хоёр хоорондоо айгүй тийм эрэг сэдвийн талаар ярилцж байгаа байхгүй. За жишээ нь ингээд санхүүгийн талаар байж болно шүү дээ. Тухайн эрэг зөвлөн санхүүгийн талаар ярьж байгаа бол за хоёлаа ингээд одоо энэ ярьж байгаа шиг одоо санхүүгийн ингээд зохицуулъя, ийшээ хүрхийн төлөө нэг жоон хуримтлая гэдэг ч майл эсвэл ямар нэгэн бяцлалтай холбоотой сэдв ярьж байгаа юм бол тэ эхнэр нөхөр хоёр ан суужгаад маргаашаас ингээд хийж эхлэе гэдэг ч юм уу. Тухайн нөгөө нийгэмдээ эрэг сэдв түгээх гэдэг нь бас айгүй тийм гоё санагддаг зүйл юм байлээ өөрт. Бид нар ч нөгөө нэг айгүй тийм хар бараан сенсац дунд гэдэг нь сенсацийн оронд яваад байгаа шүү дээ. Тэр хооронд нэг завсарлуулад за энэ хоорондоо гоё зүйл яриач гэдэг хөшүүрийг нөгж байгаа юм бас айгүй надад бол таалагддаг. Тэр нэг сэтэл өгчөж байгаа нь айгүй чухал байхгүй тий. Одоо жишээ нь цаг 30 минутын подкастаар яг бүр амар их учиргүй мэдлэг олж аваад тэр амар тэхэн одоо юу юм гэхэд зүгээр тэр хүнийг тим юм хичээх сэтэл өгөөд тэр хүн цаашаага бүр улам ингээд тэр чиглэлээр яваад эхлэх юм бол чи өөр амар чухал нэг юм хүчиж байгаа байхгүй тий. Тантай ярилцахаар ингэж санагтаад байдیں۔ Нөгөө нэг баяах нарт тэгдэг байхгүй. Хүний амьдрал нэх олон хэрэггүй дээ гэдэг. Тэгвэл нэг төрлийн тийм болцсон юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Мэдээж яг хуу танд өөр олон зүйлүүд байж болцсошгүй. Гэхдээ яг тийм энгийн байх нь чухал юм байна гэдгийг ойлгоход хүнд нэг тийм яг багаар өөрчлөгдөж байж магадгүй байна. Гэхдээ тодорхой амьдралын аль нэг цикл дээр нэг ингээл ороод ирдэг зүйл байдсан болов гэж би бодоод байдаг байхгүй. Жишээ нь миний хувьд бол тэр нь ингээл ном уушаа тий одоо жишээлбэл би одоо орчуулад гаргаж байгаа Америкийн тархины мэс засалчийн mindfulness буюу бяцлал одоо зөв дээр төвлөрөх талаар нэг ном орчуулж байгаа. Тэгээд тэр номыг уншиж байгаа явцад би бас яг ингэж өөрчлөгдөжсэн байхгүй. Одоо зөв дээр л байх юм чухал юм байна. Олон зүйл хэрэггүй юм байна гэдэг. Тэр шиг яг танд одоо таны амьдрал чинь нэг ингэсэн зүйл юу байсан бэ? За ихэнхдээ л нэг тийм амар сэтгэлээрээ бүр ингээл навс болоод бүр ингээ шалан дээр хөвтмээр санагдал унжсэн үед дандаа тэр чиний яриад байгаа энэ кликүүд надад ирж исэн юм байлээ. Одоо би жишээ нь Бээжинд нэлээд боломжийн сургууль сурдаг байсан байхгүй одоо банкируудыг бэлтдэг эхнээсээ бас нэлээд дээгүүр орно. Тэр Жунгян цайжин дааш вэ гэдэг одоо цайдаа гэх тийм сургууль сурдаг байсан. Тэгээ тэр үедээ би чи өөрийгөө нэлээд жоохон өнгөрөө тий гайгүй айгуул одоо сайн сургуульд сураал боломжийн тий ингээл явж байгаа гэж бодоол тэгэл ингээл өөртөө амар сэтгэл хангалуун байсан. Тэгээ би нэг Нью-Йоркд очиод нэг сар гаруй 2 сар орчим амьдрах боломж олсон тэр. Тэгээ тэнд очиод би бүр сэтгэл готролд орчдөг байхгүй. Юу ингээд соёлын шок моконд ороод ингээд хэл усгүйгээ мэдээд тэгснээ ингээд нөгөө амар дайжгүй ингээд амьдарч исэн амьдрал чинь ингээд амар харьцуулагдаад би бүр ингээд амар гачин болоод ингээд тэгээд тэ бүр ингээд нилээ мярдаг байхгүй ингээд. Тэгээ надад тэгж явах үед ингээд надад бас нэг тийм
тэрнээс хойш ер нь өөрийгөө голохоо болцсон. Яг тэгээ унчаа босоод ирж байгаа юм л да. За ямар ч зурчийн болоо босоод ирж байгаа. Нэг эдэн сар ингэж байгаа. Гэхдээ ингээд тэрнээс хойш яг жигнэсээ ингээд ямар нэгэн юмд ингээд итгэлгүй байхаа ч юм уу хин нэгэнтэй харьцуулж өөрийгөө ерөөсөө голохоо болцсон. Өөрийгөө голвол өөртөө л харьцуул. Өө чи яасан юм бэ те? Чи нэг чадчих байсан мөртөө чадсангүй шүү дээ. Чи өөрөө хичээсэнгүй шүү дээ гэж өөрийгөө л голж байгаа. Түүнээс энэ айгүй мундаг болохоор чи муу гэж би ерөөсөө өөрийгөө бодхоо болцсон. Тэгэхдээ энэний сэтэл нь бол би үнэхээр амар их харьцуулаад айгүй их өөрийгөө доош нэгээд үнэхээр унсан. Гэхдээ эндээс надад тэр клик ингээд буцаж орж ирсэн. Тэгэхүү ингээд хүн чи их сонин штэ юм сэтгэл зүгээр нэг юм туулах тусмаа тэрийг дахиж туулах дархлаа суугаад байдаг. Тэ? Тэгээд улам туулах тусмаа л дахиад бас нэг тийм хэмжээний юм дахиад унаад ахааргүй дархлаа суугаад байдаг. Тэгэхээр тэр ингээд унаад байгаа чинь айгу муу зүйл ерөөсөө биш байгаа байхгүй. Тийм. Тэгэл чи унаал өгчүүл гэж тэ. Чи давна шүү дээ. Ямар нэгэн байдлаар босч ирнэ шүү дээ тэ. Тэгээ би бүр ингээд амар их тийм хоолой моолой онгоцонд боодог. Биш юу нэг мэдрэлийн ядаргааны асуудлыг өндөр шүү дээ. Тэгэж мэддэг. Тэгээ тухайн үед ингээд бүр амар хүнд болоод ирэхээр ингээд суудаг гэсэн. За окей чи наа ингээд алчих тэ. Одоо тэр асуудалтай яриад шүү дээ. Ингээд миний хоолойг боогоод идэх. За окей би ингээд амар хэцүү байна надад. Ингээд чи ингээд амьсгалуулахгүй байна тэ. Би ингээд дуус чанд буугаад өчлөө. Чи одоо юу юм бүү мэд. Чи ямарч намайг амар хэцүү болгож байна. Тэгэд одоо түүч намайг ингээд алчих чаддсан бол тэ ингээд би өгчий. Чи амар хэцүү. Энээс илүү чи яаж хэцүү болох юм аа тэ. Одоо ингээд тэр чинь би хүлээж авъя гэдэг. Тэгэхээр намайг алддаг байхгүй ингээд. Буцаад тайвширч эхэллээ. Тэгээд за чи ийм л юм байсан юм шүү дээ. Ингээд чи хамгийн дээдэлтэй намайг ингэж л заавах юм байна. Окей. Би энийг чинь давчих юм тэ. Гэтэ би ингээд амьдрна. Тэгэхдээ чи намайг үнэхээр амар лаг айгүй хэцүү болгох юм байна аа тэ. Гэтэ би чинь сэтгэлийнхаа энэ доторх энэ атак найзтайгаа яриад байгаа шүү дээ тэ. Тэр тийм байл л да ингээд чи унгаад намайг яах юм тэ. Бүр ингээд эцсийн чи намайг унгаад яах юм тэ. Бүр чи намайг алах хэмжээний тийм амар зүйл юм уу тэ. Миний амьдралыг бүр ингээд дуусгачих юм уу? Түлчээ дуусгачих. Окей би чам яаж чадахгүй юм чи одоо ингээд би чам бууж үгүй тэ ингээд байж ийг. Тэгэхээр дуусгадаг байхгүй. Буцаал хүн уртаа судлаад тайвширна. Тэгэл ингээд хүний амьдрал явна. Тэгээ тийм л юм байл л дээ. Сүлдээ өөрөө ч орчих өгдөг. За таны номыг түрүү нэг альт гүйлгэж уншиж байхад нэг ийм өгүүлбэр надад айгу тийм хүн дээр гэх юм арай өөрөөр туслаа л да. Мэдрэмж байсан тэр нэг өгүүлбэр нь болохоор юу гэсэн байсан бэ гэхээр бүх зүйл болоод байгаа мэт боловч юу ч болохгүй байгаа юмсан тийм мэдрэмж төрлөө гэж хэлсэн байсан байна. Тэр хэсгийг уншсан чинь нэрэл байга тийм мэдрэмж төрдөг шүү. Магадгүй одоо ч надад нэг тийм мэдрэмж байгаад байх шүү. Бид дотор ерөөсөө гүнзгий бодож үзэж байгаагүй. Танд тийм мэдрэмж ер нь хэр их төрдөг вэ? Тэгээд тэр мэдрэмжийн талаар ер нь юу гэж бодож байна? Надад тийм бүх зүйл болоод байгаа юм шиг мөртлөө болохгүй байгаа мэдрэмж сүүлийн хэдэн жил бол айгүй их төрж байгаа. Гүр бид нар нэг юм амьдрахгүй байгаа юм шиг санагдаад байна надад бол. Яг тэгж тийм мэдрэмж төрөөд. Чеклист бүгэлсэн амьдрал болоод байгаа байхгүй юу? За хүүхдийнхээ сургалтын төлбөр, окей чек, innovation, байрны мөнгө, за ингээд салхинд гарчлаа тий. Нэг юм үүрэг гүцгээд зүгээр л ингээд юм айгүй сайн л байгаад байгаа байхгүй юу? Ингээл за ингээд сургуулийг төгссөндөө ажилд орцсон. Ингээл дахиад нэг ах тушаал агцсан. За очиод ингээл нэг харагдцсан. Тэ одоо мэдхгүй нэг юм зүгээр л ингээд төсөөлөх юм бол нэг юм чагтлал яваад байгаа. Тэгэл тэрийг ингээл амжилттай урагшаа яваад байна л гэж бодоод байгаа. Тэг ингээ эргээ харахаар ингээд яг өөрөө амьдраагүй айгүй олон жил өнгөрцөн. Тэгээд яг хаана нь миний амьдралаас яг чи өөрөө хаана нь ингээд бүр яг чин сэтгэлээсээ ийм цаг хугацааг өөрөө хайртай үнтэй зарцуулаад өөртөө зарцуулаад яг ингэ байсан бэ гэхээр маш богинохон тийм хэлэхэд айгүй тийм цөөхөн байгаад. Тэгээ яг хүнтэй чин сэтгэлээсээ хүмүүс юм ярилцаагүй айгүй утсан бил. Бүр ингээд
чин сэтгэлээс нэг хүнтэй юм ярилцдаг да тий. Тэгээ цугл байгаад байгаа тэгс мөртлөө тэгж ярилцаагүй хүмүүс аягүй хутцсан. Ингээл нэг хүнтэй 2 3 жил 3 4 жил найзалж байгаа мөртлөө яг тэр хүн үнэхээр юу хүсдгийг, юу боддгийг тэрийг бас сонсож байгаагүй. Зөв ингээл хамтдаа ингээл аягүй фан л байцсан. Тэ. Тэгэл ингээл гоё цугл байцсан ингээл гараал ороод тэ ууж идэл ингээл. Гэтэ яг тэр хүнийг ингээд ер нь бараг сонсож байгаа. Яг сонсвол тэр хүнд бас ярих юм байдаг. Тэг яагаад ингээд нэг иймэрхүү хэвтэж буй хүн ч гэдэг юм уу. Одоо нэг зарим нэг ийм номыг хүн уншаад байна гэхээр ярих хөнгө болчоод ном уншаад байгаа байхгүй. Тэгээд ийм хүн яриад байгаа юм шиг ийм хар ярианы юм шиг нэг 3 4 цаг уншаад суухаар хүн чамтай 3 4 цаг юм ярьсан юм шиг ном уншихаараа тэр хүн тэр хэрэгцээ хангагдаад ингээд юм сайхан юм ярьсан юм шиг боллоо гэдэг. Тэр чинь нөгөө талд тэр хүн чин сэтгэлээс ярих хөнгөө байгаа байхгүй юм. Тэг бид нар чин сэтгэлээсээ ярьж чадахгүй бол бидний амьдрал хуурамчлаад байгаа байхгүй ингээд болоод байгаа юм шиг хүртэл болохгүй байгаа байхгүй. Тэг бид нар ингээд амжилттай л болцсон. Окей ингээд сайн сургуулийг төгссөн байна те. Мундаг карьер хийсэн байна. Байр машин сайхан авсан байна. Ингээд бүхэл юм болоод байна. Ингээд хүүхд чухтаа сайхан сургууль явж байна. Тэгтээ болохгүй байгаа. Энэ донд яг тэр чанартай цаг, яг чин сэтгэл энэ чинь би өөр дээр бас энэ алдаага аваад байгаа шүү дээ. Түүнээс биш би надад ч гэсэн юм алдаа байгаа байхгүй. Тий, тэрийг л би бас хэлж байгаа. Түүнээс биш би сургаад одоо ингээд би ингээд айгу мундаг чин сэтгэлээс ангидаг те хүмүүс чадахгүй нэг шиг би яриаг байгаа. Би бас юм алдаа байна. Би бас энийгээ засмаар байна. Тий, гэхдээ би энийгээ анзаараад байгаа байхгүй. А заримдаа хүмүүс энийг огт анзаарахгүй ингээд яваад байна л да. Тэгэхээр энэ донд ингээд зогсолтууд хэрэгтэй юм байл л да ингээд яагаад энийг анзаарахгүй байна гэхээр шуураад байгаа байхгүй. Ингээл зогсоо зайгүй тий. Тий, саяхан ингээд солиот будаа шинэ жил гэж исэн. Тэгэл ингээл утаа мутаа ярьж байгаа л Валентин болоод Мартин 8 болоод тий. Тэгэл сургууль соёл амраал, хүүхдийн баяр болоод тэгэл сонгуул болоод наадам болоод нэг мэдсэн чинь энд хоёлаа 8 сар сууж байгаа байхгүй. Энэ болж болоод байна болохгүй байна гэдгийг бодогч зэхээгүй ингээ өнгөрцөн. За яг энэ хугацаанд чи мөнгө төгрөг олсон л байх. Зөндөө олон амжилттай юмнууд ч болсон л багтай ингээд амьдрал чи урагшаа явсан л баг. Гэхдээ яг чи ингээд амьдрсан уу? Амьдрсан уу гэхээр бас тийм. Тэгэхээр ингээд өдөрт заавал нэг хэдхэн минут гаргаад эмордог. Энэ тэр чи яг би тэр өдөртөө нэг хэдэн минут амьдрах гэдэг. Одоо би кофе шанд түр хоёлаа кофе шансан шүү дээ тий. Би нэг юм дуу тавьсан тий. Тэгээд тэр нэг энэ одоо яг нэг энэ кофений гараар шанахад энэ флоу гэдэг нэг юм хөөс ингэж гарч ирээд тэрийг ерөөсө буцааж унгааж болтгоо байхгүй. Тэрийг тэр нарийнхаа цоргоор ингэж аргацсаар хагаад ийм бөмбөгрөөр нь ингэж буулгаж дуусгах хэрэгтэй байхгүй. Тэхийн тулд амар их тэрэнд ингэж анхаарах хэрэгтэй. Тэгээ тэр хугацаанд ингэж тэр хөгжмийг сонсоод өдөр тэр кофе шанаж байгаа хэдэн минутанд бол би амьдраад байгаа байхгүй. Яг юм төвлөрөөд би энэ кофег чанж ин да тий. Өөр юм бодохгүйгээр тий. Яг энэ кофег л би чанаатай тий. Амьдралдаа ер нь бас тексттэй юм шиг байлаа ингээд зурагт үзэл зурагтаа л үз тий. Машин бариулыг машинаа байж тий. Хүнтэй юм ярил яг уцаа ингээд цааш нь тавьж агаад хүнтэй юм яа тий. Ингээ яг тэрийг хий. А тэгэхгүй бол чи алийг хийхгүй гэсэн үг байхгүй. А би өдөрт бол маш их юмд сатарж байгаа. Юу ч хийхгүй зөндөө юм байна л да. Ингээд уцсан боцохол. Гэхдээ би кофег бол яг чамж байгаа. Яг чамж байгаа тэрийг бол. Ингээд гэхдээ ямар дуу сонсох вэ гэдгийг хүртэл бодож агаад кофег чамж байгаа. Тэгээ кофений тим сэтгэл гаргаж чадсан мөртлөө заримдаа хайртай хүмүүстэй сэтгэл гаргаж чадаагүй зөндөө байдаг байхгүй. Тэгэхээр нөгөө тий яг тэр кофенд анхаарсан шигэ одоо ингээд өөрийнхөө өсөж байгаа хүүхдийг ч юм уу нэг бол одоо хайртай хүнээ одоо гэр бүлийнхаа хүнийг найз зөвхөн яг тэгж анзаардаг байхгүй бид нэр. Тэгэхээр тэр нөгөө тэгээд тэгвэл юу чухал юм бэ гэдэг асуулт араас нь гарч иж байгаа байхгүй. Чи ингээд хамгийн чухал зүйлдээ анхаарал хандуулахгүй ингээд шуураад байвал яг чиний амьдрал юу чухал юм бэ? Та одоо ингээд нөгөө янз бүрийн амжилт энтгчүүд утга учир нь хаана байгаа юм болж байгаа. Зөндөө олон би маш их мөнгөтэй, маш их амжилттай хүмүүсийг мэднэ. Гэхдээ үнэхээр аз жаргалгүй, нойргүй, орой болго алкоголоор унтдаг. Ямар нэгэн байдлаар гадны ямар өөрийгөө ингэж сатааруулж тэр өдрийнхөө оройг давдаг, тэ? Өглөө олгон үүр сайхаг гүлээж сууж байгаа хардаг. Тэр ямар амжилттай амьдрал юм. Дүүл яг амжилт гэд юугаа хэлэх юм те.
зөвхөн албан тушаал мөнгөтэй зүйлийг амжилт гэх юм уу? Сэтгэлийн амар амгалан эрүүлийг аз жаргал амжилт гэх юм уу гэвэл би жишээ нь баруун гараг сонгоо. Бүх цаг үед бол. Тэгэхээр нөгөө өвчтөе хүнд эрүүл хүнд мянган зорилго байдаг, өвчтөе хүнд ганцхан зорилго байдаг гэдэг үг байдаг шүү дээ. Өвчтөе хүн бол зөвхөн эрүүл болохыг хүсдэг байхгүй. Тэрний дараа юу ч хийсэн яах вэ? Эрүүл хүн бол тэ нэг хэсэг саанд орчлоо. Ном дээр тэгсэн байдээ. Би сайхан гэр бүлтэй, сайхан ажил карьертэй, мөнгө төгрөгтэй. Гэлээгээ би үнэхээр амьдрсан уу? Би үнэхээр амьдралын эцсийн мөчөд өөрийгөө амьдрсан гэж хэлж чадахгүй. Чи үнэхээр аз жаргалтай, аз жаргал гэдэг үгээр өөрийгөө давлаагүй үз. Тэгээд нэг номон дээр бичигдсэн байдаг. Тэр хэсэг айгүй хүчтэй саанд орлоо. Би бол тэгж боддог яг нөгөө нэг амьдралыг бид нар чинь айгүй урт удаан ингээд өнцгөр нь харчдаг шүү дээ. За жишээлбэл одоо ингээд 100 болж байна. За 100 биш 1 жил гэж хардаг ч юм 2024. За магадгүй эсвэл ингээд оюутан байхдаа оюутан настай ингээд сургуулаа төгсөө за гэр бүлтэй болоод ингээд аав гэдэг нас гэдэг ч юм уу. Тэгж нөгөө нэг амьдралыг маш уртаар нь харахаар таскаас таскийн орон буюу үүрэг гүйцэтгэх гэж амьдэрдэг болцдог юм байлээ л. Тэггүй аль чадхаараа бид нар байнга тухайн хорон мөчтөд төвлөрнө гэдэг бол айгүй хэцүү зүйл юм шиг байна. Бид нар хүн лэмч мэдээж сатаар нь бүр ингээд лам шиг ингээд бяцлалаар яваагүй юм бол тэр mindfulness гэдэг зүйлийг олж авах бол асар хэцүү. Тийм болохоор аль чадхаараа тухайн өдөр өдөртөө амьдрах нь чухал юм болов уу гэж би бодоод байдаг байхгүй. Тухайн өглөөг эхлүүлэхдээ өнөөдөр ямар сайхан өдөр игээд аль тэгэж бодоод за өнөөдөр ийм зүйлүүд хийх хэрэгтэй юм байна. Ийм найзтайгаасаа уулзчихъя гээд тухайн өдөр хийх хүссэн бүх зүйлээ хийчихэд унтахаас өмнө өөрөөсөө бид нар байнга асуух хэрэгтэй юм шиг байна. Өнөөдөр би үнэхээр амьдарч чадсан уу? Өнөөдөр ингээд ямар гоо ингээд хийхийг хүссэн бүх зүйлүүдээ хийчихвэгээд тухайн өдрийнхөө амьдралаа дуусгах юм бол маргааш бас дахиад сайхан эхэлдэг гэж би бодоод байдаг байхгүй. Та энэ тал дээр юу гэж бодож байна? Харин тийм mindfulness гэдэг одоо сүүлийн үед яриад шүү дээ. Би хийж үзсэн л дээ 2 ч удаа бяцлагалд нь явсан. Тэгээд бас чадаагүй. Дахиад явмаар юм билээ. Яг тэр чинь нөгөө мэдэж авахтаа биш. Зуршил болгох нь хамгийн чухал юм билээ шүү дээ. Түүнээс би ойлгочиход байгаа юм. Окей, mindfulness-ийг ойлгоод байгаа чухал юм байна. Тий, одоо ингээд саяны ярьсан зүйлүүд гарч байгаа байхгүй. Би тэрнтэй санал нийлж байгаа юм. Гэтэ би тэрийг хийж чадахгүй байгаа байхгүй. Яг л миний амьдрал дээр дахиад нөгөө алдаанууд манд байж л. Тэгэхээр ингээд жижигхэн үйлдэлээр яг чиний хэлсэн бол үнэ ингээд хүн байн өдөрт нэг юмд ингээд амар төвлөрөөл те. Юм бүх юмдаа төвлөрч чадахгүй л те. Ялангуяа одоо энэ дижитал хөгжсөн энэ завгүй хотын нийгэмдэр бол айгүй хэцүү. Гэтэ ингээд жижигхэн зуршил цуглуулж байгаад хүн ядчил нэг тодорхой хуваа те айгүй тийм чанартай амьдралтай болох хэрэгтэй юм байлээ л те. Энэ дотроо ялангуяа тэр хайртай чухал гэсэн хүмүүстэй энийгээ илүү зарцуулж сурах хэрэгтэй юм шиг байна. Тэгээ би бол тэр юунд бол дахиад явъя гэж бодоод байгаа. Тэгтээ нэг юм анзаарсан болохоор бид нар энэ эмо үрдгээд манай нэг эморлын хүмүүс байдаг байхгүй. Бид нар яг юу хийгээд байгааг мэдэхгүй зүгээр эмор бол олон жил болж байгаа л доо. Гэтэ юу хийдэг вэ гэхээр бид нар ингээд амар гоё ингээд гол мол ирэг дээр очиод ингээд кофе мафигаа тавиал гоё хүчм тавиал гол мол ингээд хараад суучдаг байхгүй. Тэ? Тэгэл ингээд эсвэл ингээд юм намар ингээд энэ одоо санзай манзар руу яваал яг гоё улаан болж явах үед ингээд тэр навчийг ингээд хараад тэгэл ингээд тэнд сууж идэх байхгүй. Харуул ингээд жоохон тэнэг хүмүүс ч гэсэн юу ч хийхгүй те ингээд байж юм. Юу хийгээд байгаа юм тэр навчийг хараад байгаа юм те. Тэгээд бид нар энийгээ ингээд байгальтай орхон өөртөөгөө илүү орхон тэгээ энэ завгүй нийгмээс жоохон холдоод энийгээ бид нар ингээ эморчийнэ гэд ингээд л ер нь энийг л бид нар юу хийгээд байгааг мэдэхгүй л эмороо яваад идэг. Тэгээ сая тэр mindfulness center суусан чинь гэрийн даалгаварт ингээд намрын навчийг ажиглаад иргээд даалгаварчдаг байхгүй юу? Нямсан буугаавч өдөртчихсэн. Тэгээ намрын навчийг ажиглаад хүрээд ирээ гэд. Тэгээ юу мэдэрсэн ээ? Юусоо эморлыг гэрийн даалгаварт өгчөж байгаа юм. Тэгээ шууд Эврика те бид нар чинь бас л хөрхий бяцлагаал яваадсан шүү дээ. Эмород тань гэсэн чинь бид нар чинь ингээл нөгөө нэг цаанаас бие маань энэ стресснээс холдохгүй л тэгээ стресснээс холдох хамгийн сайн арга юу юм гэхээр байгаль байгаа шүү дээ. Байгаль өөрөө хүнийг стресснээс холдуулж чаддаг тийм хүч байгаа. Эсвэл дасгал баг хөлсч юм уу. Хөлс нь биш болохоор байгаль болчих. Тэнгууд
Ингээд хөөрхөн бяцлагаад явагдсан байгаа байхгүй энэ эморл гэдэг нь те. Тэнгууд одоо сүүлийн үед эморлыг сэтгэл готрол гэж андуурч тайлбарлангуудаа өөрийгөө бүр амар өгшүүлээд байна л да хүмүүстэй. Би одоо сэтгэл хүн болгоно л одоо сэтгэл готрол ордог болчих. Энэ чинь сүүлийн буруу тренд рүү орж эхэлж байгаа байхгүй. Ингээд би амар трама авчлаа гэх юм. Заримдаа үгүй шүү дээ. Зүгээр л чи бити одоо эйчмэр гэдэг байхгүй. Мэдгэцмод илүү жижиг асуултыг том дүүл гэж яриад байдаг юм шүү. Бид нэр. Гэтэ би манай найзууд Shapers гэдэг нэг нийгэмлэг байдаг байхгүй. Сайн дурын тэр найзуудаараа хоорондоо уулзахаар бид нар хэсэг тийм зүйл хэрэгжүүлж үүсэж ирсэн. Манай дотор нэг сэтгэл зүйч байдаг. Сэтгэл зүйч залуу маа за хэдүүлээ өнөөдөр өөрийнхөө сэтгэл зүйн байдлаа 10-аас хэд вэ гэдгийг дүгнээд хоорондоо сайхан хуваалцаа гэдэг тухайн одоо уулзалтаа ч юм уу хурлаа аваад хэлдэг байхгүй. Тэгээд тэнд сууж байгаа нэг 10 хэдэн юм 20 хэдэн бүгдээрээ одоо жишээлбэл өнөөдөр бол 10-аас 8 байна. Яагаад юм бэ гэвэл за магадгүй би өнөөдөр 10-аас 3 байна. Өнөөдөр ийм зүйл болсон гэж ярилцаж эхлэхээр яг тэр айгүй чухал юм байлээ. Тэгээд таны нөгөө түрүү хэлжсэн шиг бид нар нөгөө нэг дэрэгдэх хүмүүсээгаа сайн ойлгохгүй тэр хүмүүсийн яг юу гэсэд байдаг тийм ямар асуудалтай ойлгохгүй гэдэг нь ийм зүйлээс улбаатай юм болоо гэж бодоод байдаг. Тэгэхгүй ярилцдаг залуучууд айгүй олон байгаа. Тэгээд тэр залуучууд яагаад ярилцдаг юм бэ гэвэл эхлээд өөрөөсөө хилтгүүл юм шиг санагдаад тийм. Мөн нөгөө нэг өөрөө сэтгэлээ уудалж эхлээд өөрөөсөө ингээд чин одоо юу гэдэг өөрийнхөө үнэнгээ бусдаагаа ярилцах юм бол нөгөө хүн бас ингээд яриад эхэлдэг. Тэгэхгүй нэг л ингээд нуугдсан нэг л ингээд нууцлагдвал хүмүүс байдаг учраас бид нар тэр барыг ярилцчих бие биентэйг ойлголцдоггүй юм болов гэж таамаглаад байдаг. Та бусдаа сэтгэлээ ингээд буудлахдаа ер нь бусдаа ингээд үнэн ярихдаа ер нь яаж ихлүүлдэг вэ? Ер нь яаж ярьдаг вэ гэж асуумаар санагдлаа. Би ер нь айгу сайн ярьдаг хүн гэж өөрөө бас бодохгүй. Би ч ер нь хүнд ер нь тэгэл нэг нь л ирд юм шиг. Би бол бичих дуртай. Надад ер нь биччихвэл амар санагддаг хүнтэй юм ярьснаас. Тэгээд яг ийм нэлээд гүн яриараа бас нэг ордоггүй. Орвол нэлээд ийм хаяал ордог. Тий. Одоо хоёлоо бол санаандгүй нэлээд өнөөдөр гүн яриад байна л да. Би бол баян ингэж одоо шинэ хүнтэй юм бас ярьдаг. Би бол бичээд суугал би айгүйх юм бичдэг. Энээс одоо ингээд тиймэрхүү ингээд айгүйх нарийн бүр сэтгэлийнхаа мухартайгаа нэг бол бичиж чаддаг. Нэг сайн ярьж чаддгүй. Энэ бас миний нэг бас нэг жоохон тогтолцоолын нэг байгаа. Тэгээд тэр яаж сайн эхлүүлдэг интересээ мэдэхгүй л дээ. Зүгээр ингээд ер нь бол ийм юм яг зориод ярих гэвэл болтгүй. Одоо хоёлаа амар өнөөдөр тэгээ ийм мэдрэмжийн талаар ярих гэвэл би бол ярьж чадахгүй. Зүгээр ингээд санаандгүй юм яриад сууж идэлтэй. Тийш орчдөг хаяа. Тий, өөрөө тийшээ одоо эхлүүлэхгүйгээр явж байхаар ямар ч байсан ингээ гоё ийм тухтай байгаа, тэ ямар нэгэн хаалтгүй байгаа. Зүгээр энгийн юм яриа сууж байгаа тийш орчдөг. Тийм байдлаар эхэлсэн үед айгүй сайн яриа болдог. Түүнээс яг энэний талаар ярилцъя гэж ингээл тэгж нэг сайн чаддгүй юм. Тэгээд эн чинь бас миний нэг алдаа. Намайг ингээ юмаа ярьдгүү бодоол яваад байдаг гэж хэлдэг байхгүй. Тэр нь баг үнэн л дээ. Тэгэл 9 ийм ном бичдэг шүү дээ. Тэгэл бүгдээ л бичдэг шүү дээ. Тэг хүнд бас нэг л байхгүй одоо ингээд хүн бол амар сайн яриад амар сайн бичдэггүй л байхгүй ингээд хүн алин дээр нь илүү цаг зарцуулсан. Тэр нь хөгжиж байгаа шүү дээ. Угаасаа энэ дасгал хөдөлгөөн болчонтой адилхан ингээд яг тийм. Гэхдээ чиний нөгөө номыг бас уншвал би бас яах юм байгаа мэдэхгүй. Нөгөө ярих техникийн ном байгаа шүү дээ. Тэрийг уншиж үзээд би бас тэр өөрчлөгдөж магадгүй баг. Ингэж санагцсан байхгүй ингээд тантай ярилцаар өөрийгөө аягүй сайн хүлээн зөвшөөрдөг юм гээд. Одоо жишээлбэл ярьж чаддгүй гэдэг ч юм уу те. Сайн ярилцдаггүй гэж хэлж байна л да. Тэгээд би бол яг өмнө зунаас л ер нь өөрийгөө хүлээн зөвшөөрдөг болцсон. Тэрийг гадагш байгаа илэрхийлдэг болцсон гэх юм уу. Өөрийгөө бол мэддэг. Аягүй олон жил бол өөрийгөө мэдэрч явж байгаа. Гэхдээ тэрийг олонний өмнө юусоо илэрхийлдэггүй байсан байхгүй. Өөрийгөө заавал нэг бусдын өмнө хүчрэх байх хэрэгтэй гэдэг ч юм уу ямар ч алдаа гаргадаггүй гэдэг байдлаар олон нийтийн өмнө ч тэр хамгийн дотны хүнийхээ өмнө ч тэр би юусоо өөрөөрөө байж чадаагүй их олон жилийг туулсан юм байна да гэж бодоод тэгээд өмнө жилээс болохоор айлтгал анханасаа зүгээр өөрөөрөө миний султал бол тийм ингээд те би бол ялгаагүй л
Энд чинь хүн тэгээд хүн гэдэг чинь бас ялгаагүй амьтан гэсэн үгтэй надад амьдлаг одоо шин чанарууд болж болохгүй бүтлөөдсөн зөндөө байгаа. Тэрийгээ би ерөөсөө нуухгүй хийх байя гэж ер нь шийдээд жил гаруй болж байгаа. Та ер нь бол яаж өөрийгөө хүлээн зөвшөөрч сурсан бэ? Ер нь зүгээр худлаа танигдах чинь амар хүнийг ядраадаг зүйл юм байлээ. Яг тэр хүн амьдралдаа дандаа жүжиг тоглож амьдарч чадахгүй. Яаж над дээр нэрсэн бэ гэхээр намайг ийм айгүйх нэг хэсэг ийм сайн үлсдэн тэ сайн хүн сайхан сэтгэлтэн тэ одоо ингээд нийгмийн сайн үлс хийдэг гэдэг ингээд надад ерөөсөө хар бараа юм ингээд үүсхийг хүмүүс хүсэхгүй байсан. Гэгээ маяг зүгээр юу гэж хармаар санагдчихж байгаа. Тэрүүгээрээ л хармаар. Тэнгуут чинь би чи ууж идэж юм те. Яг үнэндээ би чинь бас зөндөө алдаа гаргаж юм. Тэгэл яг л адилхан юм амьдрал явж идэх те. Тэгс нэг харч би ингээд айгу буруу танигдсан байсан байхгүй ингээд. Гэхдээ одоо тэр надад амар тийм буруу санагдсан. Дээрээс нь нэг юм баахан Монгол нэг инфлюенсер манлайллын солиорл гэдэг нэг 18 онд нэг болсон юм. Би тэгж нэрлээд байгаа. Хүн болгон стартап хийгээл амар сайн англиар сураал инфлюенсер болоод бүгдээр манлайлагч болсон тий. Тэгээ би тэрнийхээ аим орлоос болоод би чинь чөтгөрийн бясалгал гэдэг ном бичсэн. Тэгээ би тэнд өөрийнхөө бүх новшоо бичсэн байна. Бүр ястаа бичсэн. 2 жил. Ковид үеч таарсан 20-од он. Тэгэд ингээд өөрийнхөө бүр ингээд ямар тэр бүх амар мэдрэлийн ядаргаа тэр имлэг домлогоор явсан тэгэл ингээд бүгдийн тэр амар дарк ном л да. Тэр гэхдээ баг хүн зориулж гаргасан гэсэн илүү би юмаа гаргаж иж тайвширсан тийм ном басан байхгүй. Чөтгөрийн бясалгал гэдэг нэртэй. Нэр мөртөл. Чөтгөрийн бясалгал гэх. Тэр над дээр тэр нэг бүх шошго ирсэн байхгүй ингээд манлайлагч гээл те. Инфлюенсер гэж хараад ицсэн би тэрэнд дургу байгаа байхгүй. Тэгэж намайг нэрлэхэд би эрүүл мэнд муу нойргүй ямар бацаараа гэж хэлэх чинь. Ямар юмараа би одоо тэр амар амжилттай манлайлагч төр байх гэх тийм хүнтэйс 2 өдөр хойш хүнтэйс уулзч чадахгүй ингээл нэг юм ямар ч эрүүл мэндгүй болцсон тэгэл ингээл нойргүй тэгэл алкоголоор унтаж мунтаал ингээл ампуу амьдрал байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ингээ нөгөө талдаа би амар гоё шошготой. Би тэнд бүр амар дургу байсан. Тэгээд яаж яхад би тэр энтэг рүү яваад нэг амар том шагнал мангал аваад тэр нь юм дэлхийн шилдэг 10 залуу малуу гэх амар тэр үе мөр таарцсан ингээд. Тэгээд энтгэхийн нэг орон гэргүүшүүдийн хороолт өөрөө 10 тоног амьдраад тэр үедээ болж өгөхгүй агнистын гэгэмэгийн хамгийн дип юм хүмүүс ингээд ном момыг цөмгөлцсөн. Тэгээд надад нэг тийм үе байсан. Тэгээд ер нь тэр чөтгөрийн бясалгал дээр бол ингээд за одоо би бол бүх мууга хэлсэн шүү те. Би бол та нарыг ингэж худлаад сайхан хүн царайлж манлайлагч царайлсан бол биш шүү. Ингээд энэ миний бүх новш байгаа. Тэ би бол ямар нэг юм нуугаагүй. Би бол ийм л хүн тэ. Тэгээд ийм л юм болсон болдог. Хизээч тийм амар дардан амар инфлюенсер манлайлагч байгаагүй тэ. Дандаа л арталтан золиос мэдрэлийн ядаргаа нойргүйдэл тэр олон шүн ийм л юм байсан. Тэр нэг тийм амар хүсэж тахаар юм байгаагүй. Гэтэ яг энэ үр дүнгууд гарсан тэ ингээд тиймэрхүү юмнууд байсан. Тэгэл ер нь тэр ном энтриг бичиж байгаа л хүлэн зөвшөөрч байгаа байхгүй. За окей. Ер нь бол би бол одоо хамаагүй хүнд би ууж байгаагаа хэлцдэг. Хэцүү бол хэцүү байгаагаа муу бол муу байгаагаа хэлцдэг. Тэгээд нааг агиух доор нь ингээд шүүмжилдэг чи ингээд те ийм сайхан ажил хийдэг хүн байж би хараал мараад хэлцдэг сошиал дээр. Таяа би уучдээ. Тэгэл яг тийм замдаа хэцүү байдаг шүү дээ. Тэгээд бид нарт ямар багаас сэтгэл зүйч сэтгэлээ хэцүү байвал яах ёстой хинч биднийг манай боловсрал хинч зааж өгч байгаагүй. Хэцүү байвал энэ дотор ингээд юм өвдөл яадгийг ямар ч боловсрал заагаагүй бид нартай ингээд яахан мэдэхгүй бид нар ингээд бачуурал ингээд ойлгомжгүй л өсцгөөсөн шүү дээ. Тэгэл яад ирчүүд яаж юм тэгэл хамаг юмаа тэгэл агчирч байгаа л алкоголоор тайлж байгаа шүү дээ. Тэгэл би нэг Зангатай архичдын айрам гэдэг нэг хэдэн жилийн өмнө лээ. Бүгд аваар сэмцгэжтэй одоо ингээд энэ гой байшингууд тэгэл орой олно ингээд зангайт зүтсэн. Зангайтай ингээд сайхан Зангатай архичдын айрам байгаа шүү дээ. Манай Монголд бас тийм. Тэндээс
юу руу унахад амар жижигхэн зайдаг гэдэг байгаа байхгүй. Юу руу? Бүр нөгөө жинхэнэ алкогол руу тий. Тэгээ яг энэ чинь ингээд ер нь нэг иймэрхүү сэдвийг ярих хүний ярьж л ах хэрэгтэй. Тэгэл яг бүх юмыг дандаа юм ванила байлгаад иж болохгүй шүү дээ тий. Тэ энэ чинь ингээд бас нэг зүйл хоёр талтай л байгаа. Олон нийт ч яг одоо тэгж хэлэхээр бас байна. Би бас өөрөө л олон нэг л дээ. Ингэж хүсдэг юм байлаа харахыг. Аль нэг өнгөөр л бутахыг хүсдэг. Нэг бол цагаан, нэг бол хар. Ерөөсөө тэр дундын ингээд бараа ногоон байна уу, ягаан ерөөсөө ямар ч хамаарахгүй. Өөр харж байгаа зүйлээ нэг бол бүр ингээд тий гигэн татаа даам шиг харна. Нэг бол бүр ингээд адгийн чөтгөр шиг харна. Тэр дунданд хүн байгаа гэж ерөөсөө боддгоо. Тэгж бодох нь өөрт нь айгуу тийм төвхтэй байгаа байхгүй. Тэгэл биц яг тэгж байгаа байхгүй. Ингээл сошиал дээр ямар нэгэн мэдээ хараалаа энэ муу адгийн нош бараг үхвэсээ. Тэгэл ялгаагүй бодож л байгаа. Тэгээ тэр алдаа бол бид нарт ерөөсөө айгуу амархан гараад байдаг. Бид нар ч бүгдээрээ л янз бүрийн өнгөтэй хүмүүс байгаа шүү дээ. Янз бүрийн асуудалтай хүмүүс байгаа. Тэрийг л жоохон өөрөөр ингээд хараа жоохон хэцүү талаар нь ингээд харах юм бол бас ирс харах үнцэг бол өөрчлөгдөх байхаа. Энэ болохоор бас наатан дээр чинь нэг л цензур байгаа. Тэр хүн нийгэмд хамааралтай муу зүйл хийж гинэ үү? Өөртөө хамааралтай муу байгаад байна уу гэдгээр ялгаа байгаа. Нийгэмд хамааралтай бол чи тэр хүнийг муулж болно шүүх хэрэгтэй. Яг тэр энэ чиний хүүхдтэй холбоотой юм болно. Чиний амьдарч байгаа нийгэм чамтай хамааралтай болчих жоох байхгүй тий. Нийгэмд хамааралгүйгээр тухайн хүн өөртөө ямар нэгэн асуудал үүсэж байгаа бол тэрэнд чинийх оролцох нь бол одоо тэр хөндлөнгийн болчихж байгаа байхгүй юу. Тэр бол чамтай нэг хамаарал үүсгэж болчих. Тэгэхээр энэ хоёрыг л хооронд нь ялгаас орчих юм бол уулын зааг нь гараад ирж байгаа. Тэгэхээр бид нар энийг шууд холцдог байхгүй. Тийм. Миний асуудал юм шүү дээ. Тий, холцдог байхгүй. Тэгэхээр ингээд манайд бол ихэнхдээ л яг хөө тэгэл инфлюенсер буруу үлгэр дуурайл үзүүлээд байна л гэдэг. Инфлюенсерээ бид нар өөрсдөө төрүүлж байгаа байхгүй. Өөрсдөө нэрлэж. Зарим нэг хүн зүгээр л шорлог хийгээл мөрөөрөө амьдарч л байсан шүү дээ, тий. Тэрийг ингээд бүгд нийлж бүтээсэн байхгүй. Тэгээ дараа нь тэр хүн лугаа дайрж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө чин бол айгүй нийгмийн өөрийнх нь нэг сонирхолтой энэ нийгэм судлалын үзэгдэл харагдаад байгаа байхгүй надад бол. Өөрсдөө бүтээж байгаа шүү дээ. Та тэр үнийг үзээд, лайклаа, шеэрлээд тэгээд бүтээж байгаа шүү дээ. Тэгээд л мэдээж. Гэтэ яг хөө манайд айгүй сонирхолтой л Монгол баг хамгийн сонирхолтой болсон юм шүү дээ. Өдөр болгоно нэг тийм. Айгүй нэ. За ер нь бол манай подкастны цаг маань өндөрлөх тал руугаа явчихна. Тэгээд хамгийн сүүлийн асуултаа би нэг бодож ирсэн ч юм байхгүй л юм л да. Гэтэ ер нь хамгийн сүүлийн асуулт зөвхөн ерхийдэн танаас нэг асууж тийм үү гэж бодлоо. Ер нь таны хувьд эмор л гэж яг юу вэ? Эмор л нэгдүгээрт эмор л бол өөртөө л хамаатай юм шүү. Өөртөө илүү ойрхон болж ирэхтэй. Одоо ингээд энэ бүх салхи шуурга шиг юу болоод байгааг нь мэддэхгүй энэ амар их шуурган дундаас өөрийгөө нэг гаргаж аваад ингээд тусна салгаж авч жагаад тэгээ өөртөө үнэн байх бол амарлалтай нэлээ ойрхон зүйл. Энэ дээр юу тусалдаг вэ гэхээр байгаль тусалдаг, хөгжим тусалдаг. Надад бол шинэ кофе тусалдаг тий. За магадгүй үнэхээр чин сэтгэлээсээ сэтгэл нийлсэн эморлын нөхөд байж болно. Бид нар тэрийг эмо өөртгээд ингээд нэрлэлсэн. Тэгээд ер нь хамтдаа эморх бол айгүй хэцүү л дээ. Тийм тэр хүн ер нь тэгээ тэр эморл харагдахчгүй дээ. Ганцаардалтай айгүй холбоотой. Эморл бол аль болохоор ганцаардах ёстой. Тэгээд өөртөө илүү арах үнэн байх. Энэ бол эморлын гол илрэл баг. Түүнээс гутранг юм бол биш юм байна. Ганцаардал гэсэн гутранг зүйл биш шүү дээ. Тийм. Тэгэхээр бид нар нөгөө эморлыг ингээд гутрахтай айгүй андуураад байгаа. Тэр биш. Надад бол эморл айгүй өөдрөг зүйл. Бид нарыг дээш нь аваач. Бид нарыг арай илүү амьд байлгана. Арай илүү амьдралтай ойрхон болгоно. Бидний амьдралыг илүү чанартай болгоно. Илүү төвлөрөлтэй болгоно. Илүү чухал юмд анхаарахад бид нарт туслана. Эморл гэдэг бол
Тэгээд юу болоод байгааг бодох цаг хугацаа өгнө. Яг тэгэхээр шуурган дундаас өөрийгөө төр зур авчиж байгаа юм чинь. Тэгэхээр тэр л өөрөө эморл юм байна гэж бодож байгаа. Тэгээд сайн эморх юм бол сэтгэл зүйн хувьд жоохон эрүүл амьдарч магадгүй. Тийм бид нарт угаасаа тийм сайн эмч гэдэг юм уу хангалттай тийм сайн сэтгэл зүйн талын салбар нь хөгжсөн улс биш болохоор аль болохоор байгаль те энэ зүйл чинь бид нарыг эмчлээд байгаа байхгүй. Сая би ингээд бас энэ 5000 км явхад бол айгуу сайн тодорхой хэмжээнд надад эмчилгээ болоо л эс. Ингээд өдөр болгон тал нутаг хараад, нуур хараад, нуурын толио ус хараад ингээд энэ чинь угаасаа хүний сэтгэл зүйд айгуу сайн нөлөөтэй гэдгийг угаасаа шинжлэх ухаан өөрөө баталсан. Ялангуяа усны урсгал, нуурын толио те давлгаа. Тэгээд ийм тал энийг ингэж харах юм бодохгүй нэг ширтгэх энэ чинь өөрөө энэ бясалгалын нэг хэлбэр дээрээс нь тархины амралт энэ угаасаа шинжлэх ухаан баталсан зүйл шүү дээ тий. Эмчнэр ч гэсэн энийг зөвлөдөг бас тий. Тэгэхээр энэ сэтгэл зүйн ялангуяа бид тийм биш монголчууд азтай байхгүй. Бид нар үнэхээр хол биш заяа. Би одоо нэг офшор газартаа олсон. Төв аймагт 45 км. Тэгээ нэг жижигхэн даваал буучна. Тэнд ингээд юу ч байхгүй тал болчихсон заяа. Бүр ингээд тэр чигээрээ Windows. Яг 45 км. Тэгээ би ингээд багтруул гараа авчих. Тэнд очиод ингээд сандал манлаа тавиад кофего тавиад ингээд суучна. Солонгосчууд энэ төр ингээд би олон жил жуулчин аялал жуулчлалын хүмүүс авч байгаа. Тэд нар яг энийг ярьдаг байхгүй. Та нар ямар хацтай юм бэ те? Энэ их хотын стрессээс ерөөсө 20 минутанд гараа авчих юм шиг. Хаан шарсан Windows л шүү дээ те. Бид нар энийг чин мөрөөдөөд жилдээ 7 хоногийн чөлөөгөө цуглуулж хагаад энийг чи харах гээд Монголд ирээд байгаа шүү дээ те. Энэ үнэтэй билет аваад тэр энийг л харах гээд байгаа шүү дээ. Тэгэхээр та нар бол ингээд юундаа стресстэй юм бэ? 20 минут л та нар ерөөсөө ингээд нүдэн анал Улаанбаатараас гараад хаашаа чамаагүй 20 минут явал та те. Тэр чигээрээ Windows. Тэр чигээрээ тал. Тэр чигээрээ юм одоо эмчилгээ байна шүү дээ гэдэг байхгүй. Тэгээд одоо сүүлийн үед Монгол руу йоганы аялал хэрж байна. Mental health талын аялал хэрж байна. Mindfulness аялал хэрж байна. Одоо аяллууд өөрчлөгдөж байгаа Монгол руу. Ялангуяа ковидын дараа. Монгол шиг юм юмгүй эзгүй тал малтай газар чинь ковидын дараа тэгээд дээрэс нь юм онгон дагшин тий одоо 10 долларын такс өгж тал хардаггүй газар дэлхийд айгу ховор байхгүй. Тэр тийм чиглэлийн аялал Монгол руу бас ингээд ирж ийн л та хүмүүс эмчлэгдэх гээд Монгол руу ирж штэ. Чи бид нар энэ дөрвөн уулын донд ингээд стресстэй ста чи юм уу хучаа би бол цэвэр цустай те чи ста энэ амьдрал шиний хүүхэд тэглээл аа юу гэл ингээд тэгэл ингээл стресстэй суугаад штэ энэ дөрвөн уулын донд те. Гараал 45 км-ийн цаана бол шал өөр хороо ертөнц байж. Тэр энэ чинь л ингээд бүтээрээ л амар л юм байна. Баярлалаа. Үзэж байгаа хүмүүс л айгу тгий санагдсан байхаа. Энэ нөгөө илчс шиг хүмүүс та бичгээрээ ингээд айлдаг шиг одоо энийг үзэж байгаа хүмүүс миний бодлоор бол үзэж байгаа хүмүүс бас гоё ярилцсан юм шиг тийм подкаст болсон юм болов уу гэж дүгнэлээ. Тэгээд өөрийн үдээ цаг цаваа гаргаж манай подкастэнд олон хүмүүст өөрийнхөө үзэл санаагаа нээлттэй ярилцсан танд маш их баярлалаа. Тэгээд хоолбиш ном маань за баг бүх номын дэлгүүрүүд зарагдж байгаа. За тэгээд та бүхэн бас номыг маань авч уушаарай гэж хүсэж байна. Тэгээд баярлалаа. За маш их баярлалаа. Тэгэхээр олон зүйлийг олон хүмүүст түгээж сайхан ажил хийж байгаа. Олон хүмүүсийн дунд гүүр болж байгаа. Дараагийнх нь бүх подкастууд бас сонсогчдод нь бүгдээрэнд нь эрүүл энхийг амар амгалан сайн сайхан хүсье. За баярлалаа. За ингээд харж нуураа. Бай бай.